За сайн байна уу? Go-go-ийн хамт олон асуулт болондоо таныг оролцуулахаар хүлцэн ирлээ. Сайн уу? За та бэлэн үү? Бид бэлэн. За та өнөөдрийг хэдэн цагт эхлүүлсэн бэ? За өнөөдрийг 7:40. Ер нь бол яг ихэвчлэн нэг 7-оос 7:10 хооронд босдог. Тэгээд хүүхдүүдээ хичээл сургуульд хүргэж өгчөөд тэгэл ер нь өдрийнхөө ажилд ордог та. За тэгэхээр сая шинэ жилийн баяр боллоо. Юуны өмнө танд шинэ оны мэнд хүргэе. За таны хувьд хизээж мартагдашгүй шинэ жилийнхаа баярын дурсамжаас бидэнд хуваалцаач. За хизээж дурсамж юу мартагддгүй шинэ жил гэхээр ер нь хүүхэд насны шинэ жилүүд ихэвчлэн айгүй тод дурсамж үлдсэн байдаг. Тэгээд яг нөгөө тэр болгон бүх юм илбэг дэлбэг биш байсан. Тэгэл хичээлээ тараад ирэхэд аав ээж одоо гэрээ чимгэлцэн байсан. Тэр үед ер нь айгүйх тийм одоо ингэ буцаад тэр үедээ очимоор санагдтал тийм гой дурсамжуудтай байдаг. За тэгвэл өнгөрсөн зуныг та яаж өнгөрүүлсэн бэ? Зун уу? За өнгөрсөн зун ерөнхийдөө манай энэ одоо задлаагүй цаг киноны маань зуны зураг авалт хийгдсэн. Тэгээ зуны зураг авалтанд бол би байгаагүй. Гэхдээ зураг авалтын нөгөө зургийн талбайд ороод байсан. За тэгээд гэр бүлээрээ аялсан, найзуудаараа аялсан. Зуныг ер нь тэгж өнгөрөөдөг. Ер нь кино натууртай үед бол ихэвчлэн натуурт кино натур байхгүй үед бол тэгэл гой хөдөө Монгол орныхоо хөдөө байгалуудаар л явж аялдаг та. За таны анхны дэлгэцийн уран бүтээл бол 650 гэдэг нэртэй нэг кино шүү дээ. Хүмүүс бол тэр үгээр ч гэсэн сайн мэдэх бах. За тэгвэл хамгийн сүүлд ямар уран бүтээл дээр ажилласан бэ? Хамгийн сүүлд бол одоо яг энэ задлаагүй захиа кино маань одоо яг том утгагүй нээлттэй хийж байна. Одоо бараг 7 хоногийн дараа нээлээ. Йоо за баяр хүргэе. Тэгээд хамгийн анхных бол яалтчгүй 650. Оюутан байхдаа ажиллаж байсан. За захимаар хүмүүс танаас хамгийн их асуудаг зүйл юу вэ? Захимаар асуудаг зүйл үү? Тэгэл юу хэрэгэлдэг вэ? Яаж тийм болсон? Яаж одоо тийм жингээ яаж барьдаг вэ? Нүүрэндээ юу хэрэгэлдэг вэ гэх мэт. За тэгвэл Монгол хүн бүрийн сэтгэлийн утсыг хүндсэн кино бол яхааргүй Шар гэгээ гэдэг кино нь байгаа. За тэгэхээр та энэ кинонд дүр бүтээх боломж хэрхэн гарсан бэ? Шар гэгээ киноны хувьд Шар гэгээгээс өмнө би чинь Бүүе гэдэг кинон дээр ажилласан. Тэгээ Бүүе кино бол яг Монголд анх удаа хийгдсэн яг ийм ганцхан жүжигчинтэй ийм бүрийн хэмжээний кино байдаг. Тэгээ энэ кинонд ажиллаад тэгээ энэ манай Аранжин Pictures Бүүе кино бүтээсэн. Тэгээд Шар гэгээ бол Аранжин Бүүегээс өмнө яригдчихсэн. Тэгээд энэ хорлог арвийнхаа дүр дээр бол ер нь ажиллана гэд тов байсан. Тэгээ Бүүэд ажилласнараа бүр нөгөө тов маань батлагдаад тэгэл Шар гэгээдээ ажилласан да. За та хэрвээ 16 настай өөртөө хандаж үг хэлэх боломж олдвол одоогийн өнцгөөс юу гэж захих байсан бэ? Цагийг маш одоо зөв ашиглаарай гэж л хэлнэ. Та хэр сайн оюутан байсан бэ? Сайн оюутан байсан. Таны дуртай өнгө? Ягаан Амьдралдаа баримтлагдаг зарчим юу вэ? За ер нь нэг зөв явчих юмсан л гэж боддог та. Зөв амьдрах юмсан. Яагаад жүжигчин мэргэжлийг сонгох болсон бэ? Жүжигчин мэргэжлийг одоо яагаад гэхээс яг тэгээд ингээд гэсэн юм байхгүй. Ер нь хүүхдтэй байхад найзууд ихэвчлэн чи жүжигчин болоорой, чи энэ яг жүжигчин болно. Ер нь жоохон хөгжөлтэй төрлийн хүүхдтэйсэн. Тэгэл тэр бодол ингээ нөгөө бодолд за би ер нь жүжигчин болъё гэдэг бодол өгсөн. Тэгээ оюутан болоод яад ч юм соёл урлагийн сургуульд сурч одоо юуны менежментийн ангид сурж байгаа драма ангийнхан угаас амар хатаархмаар байдаг гэсэн. Яг тэдний орж байгаа хичээл драма ангийнхны хийж байгаа тэр одоо нөгөө ийм бэлтгэл сургуульд эдгээр аягүй сонирхолтой байсан. Тэгэл за би ер нь л биш юм байна. Би ер нь жүжигчин болох юм байна гээл. Тэгэл жүжигчний анги руу орсон шүү дээ.
За таны багын мөрөөдөл юу вэ? Ер нь багада ямар хүүхэд байсан бэ? Би багадаа бол гэхдээ жүжигчин болно гэж мөрөөдөж байгаагүй. Миний багын мөрөөдөл болохоор дуучин болно гэж мөрөөддөг байсан. Тэгээд ямар ч байсан ийм алдартай хүн болцсон байгаагаар би өөрийгөө амар төсөөлдөг байсан. Гэхдээ тэр нь жүжигчин гэж юу төсөөлж байгаагүй. Яг нэг юм дуучинаар төсөөлж исэн. Тэгээд багадаа одоо хүүхдийн төлөө тийм дугууланд явдаг. Ер нь ийм урлагийн үйл ажиллагаануудад аягүй идэвхтэй оролцдог хүүхдээсээ. Ер нь юм л оролцдог хүүхдээс. За танд ямар нэгэн хоч байдаг уу? 10 жил байхад хүүхдүүд намайг даамбо гэж хочилдог байсан. Яагаад гэвэл жоохон томчтой байсан болохоор. За би таны нэрийг үндэсний статистикийн хорооноос хайгаад үзэхэд Монголд ердөө 7хон л хүн бүртгэгдсэн байт юм лээ. Тэгэхээр их өвөрмөц ховор нэр. Тэгэхээр таны нэрийг хэн хайрлсан бэ? Та нэрнийхээ утга учирыг тайлбарлавал. За миний нэрийг одоо айгүй тийм өндөр настай одоо тийм номтой хүнээс авч исэн гэдгийг тэгээд төвд нэр юм шиг байгаа. 4 жалан байдаг гэсэн жиж жалам, магсар жалам, гүнж жалам, донж жалам гэд тэгээд 4 улирлаа бэлэгдэж даатгсан. Тэгээд минийх болохоор одоо хаврын улирлыг бэлэгшээсэн. Энэ жалам. За та хамгийн анх ямар ажил хийж хэдэн төгрөгийн цалин авч исэн бэ? Хамгийн анх худалдагч хийжсэн. Тэгээд цалин бол тэгээд өндөр авч исэн. Одоо тухайн үед манайх өөрсдөө дэлгүүр ажилладаг гэсэн. Тэгээд дэлгүүртээ худалдагч хийдэг байсан. Аав ээжтэй туслаад тэгээд туртай юм авахуулаад, туртай юм аваад тэгж ажиллангаар ажилласан. Ажлын гараач байх хөтэ. Тэгж анхны одоо ажлыг хийж үзчихсэн. За таныг юу илүү аз жаргалтай болгодог вэ? Ер нь хүүхдүүд ч дээ. Гэр бүл мэдээж хамгийн түрүүнд тэгээд хүүхдүүд ер нь хамгийн их тийм нэг аз жаргалтай мэдрэмжийг өгдөг, аз жаргалтай болгох. Нэг хүүхдүүдийнхаа тухай бодохоор тэгээд одоо хүүхдүүдийнхээ баярлахыг харах нөгөө хүн заагаад өгсөн юм шиг хүүхдүүд нэг үйлдэл хийдэг штэ. Тэр болгоныг бодохоор одоо тэндээс маш их аз жаргал ирч хүч энерги авдаг. Тэгээд бас намайг одоо ямар ч үед намайг аз жаргалтай байлгадаг хүн бол манай нөхөр. Тэгээд яг намайг одоо яг жаргалтай болгодог хүн нөхөр гэдгийг манай хүүхдүүд ч гэсэн мэддэг. Ээж аавыг харахаараа угаасаа ингээд шал өөр болчдаг гэд тэд нар бас дандаа хэлдэг болохоор яг манай нөхөр намайг дандаа жаргалтай байлгадаг. За тэгэхээр таны хувьд бол аз жаргалаа гэр бүлээсээ хүүхдүүдээсээ авдаг гэж хэллээ. Тэгэхээр та хэдэн жилийн өмнө хамгийн анх ээж болсон бэ? Тэгээд ээж болсон тэр мэдсэн тэр анхныхаа мэдрэмжийг бидэнд хаваалцаач. Одоо манай охин 16 настай. Тэгээд анх ер нь эмэгтэй хүн ээж болохоор айвуух төлөвчдөг юм шиг санагдсан. Ингээд зөөлөрдөг. Их л юм буур суучдаг юм билээ. Тэгэхээр ээж их хүн болохоор цаанаасаа ингээд нэг юм ингээ уян зөөлөн болоо бүх ингээ юм болгонд нэг ингээд юмаа дэвсээд амир тийм зөөлөн сэтгэлтэй л болчдөг юм билээ. За таны хамгийн сайн хийж чаддаг хоол юу вэ? За ер нь Монгол хоолнуудыг бол хийн. Тэгээ манай хүүхдүүд бол миний хууш уран дуртай. Нөхөр бол гуралтай шүлэн дуртай. За би өөрөө бол байцтай урган дуртай. За таны хувьд жүжигчин хүн ямар ур чадвартай байх ёстой гэж үздэг вэ? Ер нь маш мэдрэмжтэй байх хэрэгтэй. Тэгээд сэтгэлтэй байх хэрэгтэй. Авьяас бол яг угаасаа тэгээд авьяас чинь заяан штэ. Тэг их бага хэмжээгээр байна. Тэгээд хичээл зүтгэлтэй байх хэрэгтэй. Нэрэл хайгуулж. За тэгэхээр жүжигчин хүн болгонд л нэг мөрөөдлийн дүр гэж байдаг. Таны хувьд яг тийм дүр байдаг уу? Байдаг. Би яг нэг Мантхойц татам гаш тий. Мантхойц татан киног үзчихэл бүрэн үнэхээр биширж исэн одоо сувдгааг. Тэгээд яг л ийм л дүрийг л ер нь дүрдэл ажилламаар юм гээл. Одоо болтол ингээд миний сэтгэлийн мухард яг Мантхойц цаат шиг л дүрдэл ажилламаар гэсэн бодол байнга байдаг. За өөрийнхөө талаар уншиж байсан худлаац сургал байгаа юу? Худлаац сургалаа. Одоо нэг тийм цуураал нэг юм байгаа юм байна. Гэтэ тэр зөвөр тийм муухай юм бол биш.
нөгөө шаргигээд тоосны дараа яг миний одоо эрэгтэй дүү наттай аяг адилхан байхгүй юу. Тэгсэн чинь миний нэг юм жоохон ингээ гарцсан нэг юм хөдөө бэц нэг инээдтэй гарцсан зургийг шаргигээ киноны гол дүрд эрэгтэй хүн тоолжээ гэд манай дүүгийн зурагтай харьцуулаад тавьсан байсан чинь хүмүүс бүр айгүй итгэсэн тэрэнд хөө баяр хүргэе мундаг залууд малгууд гэх те тэр болвол айгүй хөвгчлээ гэхдээ худлаа зурхал байсан. За таны арьс бол нэр үнэхээр гоё юм а. Та арьсаа хэрхэн арчилдаг вэ? Тэгэл маск их тавьдаг. Одоо нэг сүйдтэй их арчлаад байна гэхээс илүү зүгээр маск айгүй их сайн тавьдаг. Тэгэл бас нөгөө ээжийн маань талынхан ер нь ийм арьс сайтай гоё арьстай хүмүүс байдаг. Тэгээд ээжигээ дуурайсан угаасаа л нэг тийм цэвэрхэн цагаан царайтай хүүхэд байсан. За тэгэхээр бас өнгөрсөн жил таны хувьд хөдөлмөрийн хүндэт медалаар шагнагдсан. Тэгээ юуны өмнө дахин баяр хүргэе. Энэ үеийнхаа бас сэтгэлдлийг бидэнд хаваалцаач. За яг хөдөлмөрийн хүндэт медаль кино урлагийн 90 жилийн ойн баяраар би тохиолдуулж авсан. Тэгээд яг нөгөө төрийн ордонд анх удаа орж үзсэн. Тэгээд төрийн тэргүүнээс авах тэр мэдрэмж бол айгүй тийм хүндэтгэлтэй бас өөрөөрөө бахархах тийм сэтгэл төрсөн. Тэгээ яагаад тэгэхээр нөгөө одоо ээж аав гэр бүлийнхэн маань надаас илүү баярлж исэн. Тэрэнд тийм болохоор за би энэ чагналыг бол их хүндэтгэлтэйгээр гоё авах хэрэгтэй юм байна гэж бодоод их ач холбогдол өгч очиж авсан. Тэгээд ээж бол үнэхээр их баярлсан. Тэгээд би ч одоо сургууль төгсөөл аймгийнхаа театрт жүжигчнээр ажиллаж агаад тэгээд одоо сүүлийн жил яг шаргигээс хойш ингээд аранжин пикчерстэй ороод ингээд дэлгэцэн бүтээлүүдээр ажиллаж байгаа. Тэгээд нөгөө урлагийн сургууль гээл 10-аад төгсөөл явсан урлаг гэж явж тэгээд нэг төрийн ордноос шагнал авч байгаа нь ээжд бол нэг тийм за одоо энэ хүүхэд тэгээд нэг юм амжилттай ямар ч байсан урлагаар яваад амжилттай л явсан байна гэдгийг маань одоо итгэсэн тийм үйл явдал болсон. За та өөрийгөө 3 үгээр тодорхойлбол. 3хан үгээр үү? За өөдрөг. Би ер нь их өөдрөг хүн. Өөдрөг. Тэгээд их өрөвч. Одоо зүтгэлтэй гэх үү? Сэтгэлтэй. За таны хобби юу вэ? Би нөө морьт харваагаар хичээлдэг. Гэхдээ яг нөгөө одоо морин дээр бол гарч амжаагүй байгаа. Гэхдээ яг нөгөө юм заалны харваагаар бол хичээлдэг. Тэгээд болж өгвөл гой зааланд очиж сур харах дуртай, нумсам харах дуртай. Тэгээд бас одоо сүүлийн үед жоохон боулинг тоглох дуртай болоод байгаа. За таны хамгийн сүүлд үзсэн кино юу вэ? Аватар. За та амьдралдаа хамгийн их үлгэр дуурайлал авдаг хүн хэн бэ? За мөн тэр хүнийхээ хэлж байсан хамгийн мартагдашгүй тэр үнэтэй зөвлөгөөг бидэнд хаваалцаач. Миний одоо үлгэр дуурайлал авдаг хүн бол яг миний төрсөн ихч байгаа. Ихчээсээ үргэлж үлгэр дуурайлал авдаг. Тэгээ ихчийнхаа одоо хэлсэн зөвлөгөө болон одоо амьдрал ийм байдаг, чи хүн ийм байдаг. Тэгээ одоо ийм байвал хүн амжилттай явна гэл хэлдэг бүх зөвлөгөөнүүдийг ер нь авдаг. Гэхдээ одоо чи чамд өөрөөс чинь илүү найдах өөр хүн байхгүй тий өөртөө л найд хинт ч битгий найд өөртөө л найд тэгээд одоо ер нь найдах хүнгүй байгаа хүн бол бүхнийг өөрөө хийн гэсэн тэр их ирч хүч сэтгэлээр л юмд хандах юм хэлээ л дээ. Тэгэхээр тэр үг нь бодогддог тэрний дагуу байхыг хичээдэг. За манай сүүлийн асуулт. За хэрвээ танд одоо хинч байдгүй тийм супер чадвар байх юм бол та ямар чадвартай болохыг хүсэх байсан бэ? Супер чадвар уу? Би ч одоо өөрөө их олон супер чадвартай хүн. Тэгэл одоо хийсвэрлээд гэх юм бол тэгээд одоо бүхнийг чадагчлээсэн баг та биед. Одоо ингээ бүхнийг ангаагч, эмчлэгч ч юм уу те. Тийм л хүн багсаа тийм амгаагч байх байсан юм. Тэгэхээр гоё хариулт байна. За тэгэхээр манай Гөгөөгийн асуулт болонд оролцож бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Тэгээ цаашдын уран бүтээл болон ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Баярлалаа.
Тэгээд юу яа одоо 1-р сарын 15-наас манай энэ задлаагүй захиа гэдэг одоо уран сайхны кино маань нээлт гэж байгаа. Манай Аранжин Pictures-ийн тэгээд Аранжин Pictures-ийг бол манай үзэгчид Шаргигээ кино хийсэн гэдгээр нь илүү сайн мэдэх бах. Шаргигээ, Сорил, Татар гэдэг олон сайхан кинонуудыг хийсэн. Тэгээд энэ кино маань бол одоо Бавуугийн лавг сурангуайн дутуу хэдэ тоон гэж одоо маш ийм алдартай сайхан зохиолоос сэтгэлэн хийгдэж байгаа энэ хүмүүсийн зүрх сэтгэлийг одоо үнэхээр догдлуулсан, уяраасан, хайлуулсан ийм гайхамшигтай одоо 100 дамжигдах ийм одоо том бүтээл төрж гинэ гэж би бас өөрийн хувийн зүгээс үзэж байгаа. Тэгэхээр энэ кино маань та бүхэн маань бас 1 сарын 15-наас хойш бүх кино театраар хүлээн авч үзээрэй гэж хэлье. За баярлалаа. Баярлалаа. Ярилцлагатай минь хамт байсан та нарт баярлалаа. Гөөгөөгийн хамт олондоос ажлын амжилт хүсье.